1948 он. Ардын хувьсгалын 27 жилийн он баяр наадмаа тэмдэглэж байсан монголчууд Яарамгийн дэнждээр олсоор дөрвөлжин ринг засч нударгаар тулгаж байсан бөгөөд уг үйл явдал олон залуусын сонирхлыг татсан нь Монголын боксинг спортын 76 жилийн эхний өдөр байлаа. Парис 2024 зуны олимпиад манай улсаас боксийн төрөлд 2 эмэгтэй тамирчин ирэхээ авсан бөгөөд оюун цэцгийн эсүүгэн 50 кг хэмжээнд, мөнгөн цэцгийн энх жаргал 54 кг хэмжээнд тус оролцож байгаа гэлээ. За миний хувьд бол 2021 онд анх бокс спорт орж исэн. Тэгээд бокс спортоос өмнө хөл бөмбөгийн спортоор хичээллээ, алдар спорт оронд. Тэгээд хөл бөмбөгийн маань баг тараад тэгж та яг алтрын урдуур явж байгаад тэгээ нэг юм бүртгүүлчихэд орж исэн. Тэгсэн яг бокс ингээ яг тарж исэн. Тэгээ Монголс гаяа тасгаж аавтын гадлаа уушаасаа бокс спорт сонирхолтой байна гэж гуйгаад тэгээ орж исэн. За миний хувьд бол яг 2014 оноос анх энэ спортоор хичээлж эхэлсэн. Хичээллэх болсон шалтгаан маань болохоор ерөнхийдөө бие хамгаалах чадвар эзэмших гэсэн зорилготой орж исэн. Нэг тийм дайчин, тэгээд тийм өрсөлдөөн ихтэй хурд хүч шаардсан яг ийм спортын төрөл байсан. Тэгээд энэ нь ерөнхийдөө бол надад маш их таалагдаад тэгээд одоо хүртэл хичээлдэж байгаа. Анх яг хичээлж эхэлж байхад манай гэр бүлийнхэн ерөнхийдөө жоохон эсэргүүцчихсэн эмэгтэй хөхт задлаад хэрэггүй гэх. Анхандаа бол надад амар хүнд хэцүү санагдчихсан. Хамаг бий болраал. Тэгээд шок цохол зодолтой бол сашнах шиг зодуулаад амар хүнд исэн. Ер нь эмэгтэй хүн амар ховор байдаг гэсэн жоох хүүхдүүд. Тэгээд эрэгтэй хүүхдүүдтэй дандаа зодолдог. Сүүлийн үед яг ингээл яг багийнхныгаа ингээд бэлтгэл хийж байгааг ингээд зөвөр ингээд өөрөө яг бэлтгэлийг хажууд нь ингээд хараад сухад болсон. Би ч бас ямар амар хатуу ширмэ спортоор явж байгаа юм бэ гэх бодол төрж байгаа. Ер нь бол тэгээ нэг хэсэг боксоо болоод тэмцээн орлоо ерөөс орж байгаагүй. Тэгээ жил нэг тэмцээн болж байгаа байхгүй юу. Тэгээд тэмцээнд орсон чинь тэр тэмцээнд мөнгөн медаль авчихсан анхныхаа тэмцээнд. Тэгээ шагналын мөнгө 5,000 төгрөгтэй болоод тэрэндээ амар урамшижсэн шүү дээ. Тэрнээс цаашаа ингээд сосолтгүй тэгээ зөвхөн бэлтгэлээ их тийм хүч авчихсан. Чи зур жүнгээрээс хурд. Ихсэ. Тасалжуулагчийн мэдрэмж яг тамирчдын мэдрэмжээс аюу холд авсан. Тэгтээ надад аюу хэцүү юм шиг санагдсан л да. Яагаад гэвэл өөр сэтгэх үедээ өөр арга техниктэй тамирчид Монгол улсын шигшээ багт хичээлж байгаа. Тэгээд тэр болгоны бас яг нэг хүн болгонд нь яг тааруулж ажиллаа. Бэлтгэл сургуулиуд хандах, сэтгэл зүйтэй хандах гэдээ бас гараараа хэдийн ингээд алдаад байгаа учраас яг хөлийн ажиллагаа бас амар чухал. Тэгээд бас ер нь цохилт сайн даах, ер нь бол ачаалал даах чадварыг бас хэвлийн булчин хэсэгт аягүй нөлөөлдөг, төвлөрдөг. Тийм болохоор ер нь бол бие бэлтрийн хөгжлийг яг жигэд хөгжүүлдэг спорт. Ачаал бол байнга маш өндөр авдаг. Тэгээд тэмцээний бус үед бол 2-3 цагийн амар юм сунжирсан мөрлөө маш их ачаал авдаг. Өглөө бүр эрт 7-6 өнгөрц ирээд 7-оос хөнгөн техник давталт бэлтгэл үдээс хойшлохороо мэрэгжлийн бэлтгэл. Тэмцээн төгсөн үед бол цагаас цаг 30 минутын хооронд маш богино маш өндөр ачаал авдаг. Яг тэмцээнээр өгч чиглэсэн илүү техник тактик тал дээр ажилласан бэлтгэлүүд ороод явж байгаа. Бэлтгэлээ хэр сайн хийж, энэ бэлтгэлээр яг юу хийж, тэр болгон яг тэмцээн дээр гардаг болохоор яг
бэлтгэл эхэллээ л бол нэг тийм хайрлах зөөлхөн зохичомсон ягчинсан гэж бол ерөөсөө болохгүй яг өөрийгөө нөгөө тамирчнаа ч гэсэн хорлож яах гэсэн. Бид хэдэн 100 цаг ингээл бэлтгэл хийчихэл бараг 1000 цаг тий жил ингээл 1200 500 цаг бэлтгэл хийчихэл доотлон штэ. Тэгж ингэж бэлтгэл хийж байгаа тэгээ 3 раунд ингээ эсгэн минутанд ингээл бүр хөр бүтэн тэр хэдэн мянган цагийн бэлтгэл маань ингээл эсгэн минутын дотор ингээ үнэлэгддэг болохоор аим хүнд байдаг. Ойлгож байна уу? Өнөөдөр чи ямар сэтгэл зүйн тал дээр чи өнөөдөр дайралтанд орчих чи. Чи ингэ дайралтанд орох юм бол чи яаж чи хүн очих вэ? Тэмцээний үе бол багшийнхаа өвгнээс гарахгүй штэ. Энэ яг бэлтгэлийн үе болохоор багштайгаа муудах үе амир гэдэг. Өнөөдрийг мууддаг үеийг таарчлаа. Тэгээд бас сайн дах үеч бас байгаа. Тэмцээний үед бол багшийнхаа үгийг сонсох бол би өөрийгөө хажуунаас нь харж чадахгүй гэсэн. Их жаргалын хувьд бол ямар ч техниктэй хүнийг тоглолтын алдагдуулаад маш хүчтэй хөвт. Хүчтэй ижид нөгөө эсрэг тамирчнаа ядрааж байгаа шүү дээ. Хүчтэй хүн л техниктэй хүнийг ядраадаг байхгүй. Өөртөө байгаа бүх юмыг гаргадаг. Тэгээ надаа нэг цаана энийг хийдэг үедтэй гэсэн тийм жижиг зүйлч үлдэхгүй. Бүх зүйлээ гаргаж чаддаг гэж боддог. За манай энэ 9 үгний тоглолтын онцлог бол өөрөө тийм айгүй хүчтэй хөвт. Би яг өөрийнхөө баруун гарын шулуун цогтыг арай хүчтэй. Тэгээд бусад өрсөлдөгч нарыгаа бодвол арай жоохон тийм жинтэй очдог юм шиг санагддаг надад. Тэгээс Азийн наадмаар болохоор дэлхийн авраг Казахстаны охиныг хожиж Олимпик авсан. Тэр тоглолт юмсанд үнэхээр бахархсан. I don't wanna be nobody else. I don't wanna be nobody else. I keep running from myself, trying to be somebody else. I don't wanna be nobody else. I don't wanna be nobody else. I keep running from myself, trying to be somebody else. Миний хувьд бол ринг дээр гарахаас өмнө өөрийгөө маш их бэлддэг, тайван байлгадаг. Хитрхи тайван байх юм бол жоохон сандруулж, тэ жоохон юм айдас өгдөг. Хитрхи тайван байх юм ринг дээр гарах юм бол ингээ хит тайвнаас болоод удаашраад ирдэг. Сандралтай гарах юм бол маш их айдастай болоо хөдөлгөөн хийж чадахгүй. Тийм учраас яг ингээ сэтэлцэн нэг богинохон хэмжээний ерөнхийдөө тамирчид бол үүсээ яг дунджийг барьж гардаг их хвчлээ. Их тамирчид ер нь тийм байгаах. Тэмч багийнхан маань сэтгэл зүйчтэй баг баш олон хүмүүс баг болоод Монгол шгшээ баг дээр ерөнхийдөө ажиллаж байгаа. Золзуя багш ахлагчтай сэтгэл зүйн баг. Хоол зүйчгээд бас их тул ахлагчтай ингээд бас хоёр тамирчинтай маань ерөнхийдөө бас уулзаад явж байгаа. Сэтгэл зүйчтэй ажиллахаас өмнө болохоор ерөнхийдөө өөрийнхөө сэтгэл зүйг яг өөрийгөө нөгөө чи мундаг, чи чадна, чи нэг ялж чадна, өөртөө итгэлтэй гараа, чи бол дайчин шүү гэх мэт яг эерэг үгсээр өөрийгөө нөгөө сэтгэл зүйгөө бэлдэж гардаг байсан. Одоо сэтгэл зүйчтэй ажиллаад ирэхээр ер нь бол илүү нөгөө эрсдлээ сайн тооцно. Яг тэмцээний үеэр надад ямар нэгэн бэрхшээл ч юм уу эрсдэл тохиолдоход тэрэнд миний сэтгэл зүй аль хэдийн бэлэн бэлтгэгдсэн байна гэсэн үг. Сая анхны тэмцээнээс суулжуулагчаар ингээд чинь амар сонь нэг тийм нэг газараа тогтохгүй нэг тийч бас сандрал яваад байна шүү дээ. Тамирчин тоглож явах жоо сандрал яваад. Анхны удаа нөгөө суулжуулагчаар гарч болох тийм мэдрэмж төрсөн баг. Тамирчин багт бол хэзээ ч тийм мэдрэмж төрөөгүй. Тэгээд нэг тамирчин би сандраагүй байх чинь та ягаа сандраад тийш яваад байгаа юм бэ гэд. Яг энийг чаргал. Яг тэгжсэн анхны удаа рингэн дээр авч харах юм чинь. Тэгээд би юу сандраагүй шүү дээ. Тэгээд дотор аяг сандарсан байсан л да. Тэгэл яг ринг рүү гараад тэгэл юм бүх юм зөвөрлж байна. Олимпиад орохын тулд миний хамгийн ихний зорилго бол эрхээ авах байсан. Миний одоо амар том зорилго болсон тухайд бол би эрхээ авах гэж ятсан. Хамгийн сүүлд Венесуэлийн тамирчтай тоглосон. Тэр нь бол амар хүнд тулаан байсан миний хувьд. Бас хамгийн шийдвэрлэх мөч 1-р раунд хожигдсон 3-2-оор. 2-р раунд 3-2-оор хожоод тэгээ 3-р раунд яг шийдвэрлэх тулаан болж таарсан. Тэгээ багш нар маань за одоо хин ингээд те ажилласан хин ухаантай хин чадaltaй хин зүтгэсэн ном шүү. Миний хичээгэрийг л яг гаргаж исэн. Тэгээ Олимпик ирэхээ авч чадлаа гэж яг гараар үлээд зогсож байхдаа яг өөртөө илүү ихтгэл төрж исэн. Эрхээ авсан чи аав гэж юм л боксоо тамирчдаар бол маш их бахархаж байгаа миний хувьд бол. Би ингээд амар олон хүмүүсийн тоглолтыг үзээ комментээс уншиж исэн. Гэхдээ
манайх зодуулаад байна штэ гэж амар дээд яг үндэ тэр хүн ямар их бэлтгэл хийсэн. Үнэхээр ринг дээр гараад зодуулж болно. Гэтэ тэр хүн хэдэн 100 цагийн бэлтгэлийг зөвхөн тэр 3 минутанд зориулж хийснэг хинч мэдэхгүй. Тэгээд ямар ч юм богино хугацаанд те битгий хүмүүсийг ингээд буруу дүгнээсээ магадгүй өнөөдөр тэр хүний хувьд маш муу өдөр байж болох ч маргааш илүү сайн өдөр нь байх боломжтой. Ер нь аав ээж гэр бүлийнхнийгаа бодохоор энэ бол амар их хүч. Яг ингээд жоохон шантарсан үед ч юм уу яг тэднэрээ бодохоор амар хүч авдаг. Надаар бахархаа сууж байгаа да надад итгээд сууж байгаа да гэдэг юм бол би ч одоо ингэж болохгүй шүү дээ би чаднаа яг тийм байдаг. За та ээжтэй тэгээд дүүнерт бол анаад ерөөсөө хэлж байгаагүй. Анаадаа болон дүүнертэй амар хайртай шүү. Тэгээ баярлалаа миний ард ингээд үргэлж дэмждэгт. Тэгээд охин нь хичээнэ л гэж хэлээ. Олимпийн их наадам мэдээж том үзэлтэй хүндрэлтний спортын баяр цэнгэл. Тамирчид маань энийг зүгээр л гоё олон улсын хэмжээнд төрүүлж чаддаг юм чинь яг тийм гоё сэтгэл зүгээрээ гоё оролцоорой. Тэгээд Монголынхаа бас 33 их асан тамирчиндаа томоос том амжилт хүсье. Эх орноо төлөөлөөд нийт ингээд ирхээ аваад оролцож байгаа баг тамирчидаа бүгдээрээ чаднаа, юу чадхаа үзүүлээд ирье. Тэгээ олимпийн турш бид бүхэнтэй хамт байгаараа урмын хугалахгүй л гэж хэлмээр. Дотроо байгаа тий тэр олимпийн аваргыг гаргаж ирээсэй гэж хүсэж байна. Тэгээд амжилт бүгдэнд нь. Монгол улсаас олимпийн аварга төрөхөд энэ бүх монголчуудын та бүхний бас дэмжлэг шүү, тийм ээ. Парис олимпийн дараа бүгдээр гоё хамт баярлалаа гэж хэлээ та. Go Team Mongolia. Go Team Mongolia. Go Team Mongolia.